Ер нь хүмүүс яагаад 1 сарын 1-нд заавал зорилго гаргаад идэм бол гэхээр шинэ хуудас нээгдэж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байдаг болохоор магадгүй зорилго тавьдаг байх л та. Гэхдээ тэрнээс илүү чухал зүйл нь ерөнхийдөө өдөр болгон зорилго тавьдаг байх. Зорилго тавьж байгаа хүмүүсийг бас шоолоод онгоо болгоод ингээд одоо яасан шинээр дахиад ийм эхлэх гэж гинөө гэл. Тэр нь бас нэг бодлын буруу байна. Зорилго тавихчгүй жил болгон ингээд урсгалаараа явж л байдаг хүмүүс бол баг ихэнх нь байгаа. Тэгэхээр зорилго тавьж байгаанууд нь бол бас нэг алхам илүү явж байна гэсэн. Хамгийн шилдэг левелд явж байгаа хүмүүс нь бол маш тодорхой ганцхан зорилго тавиад тэр зорилгондоо яг үнэнчээр үлдэж чадсан. Хүмүүс одоо жишээ нь хүүхд дээрээ ч юм уу, бизнес дээрээ ч юм уу, өөр хин нэгэнд ингээ өөр нэг зүйл маш тодорхой зорилго тавиад тэрнийхээ төлөө бүхэн хатан тэмцээ золиослоод хиймэргүй үедээ хийх ёстой зүйлээ хийгээд ингээд явдаг мөртлөө яг өөрийнхөө эрүүл мэнд өөрийнхөө боловсрол юу гэдэг тэрэн дээр жоохон хойш тавих гэдэг нэг ийм судалгаа байдаг. Эмчийн жороор нохоондоо эмийг маш сайн өгдөг. Яг өөртөө болохоор өөрөө уух ёстой эмээ бол уудаггүй. Тэрэн шиг өөрийнхөө нохоо шиг ч юм уу, өөрийнхөө найз шиг ч юм уу, өөрийнхөө хайртай хин нэгэн шиг өөрийгөө төсөөлж эхлээд өөрийгөө номер 1-т тавиарай гэж хэлмээр байна. Тийм манай сургалтууд маань бол одоо 12 сараас эхлээд 6 анги маань бол маш амжилттай явж байна. Зурагч нар маань одоо 2-3 7 хоногийн дотор аль хэдийн агц дэвшил гаргаад сурж байгаа мэдрэмж аваад миний ярьдгаар бол урмын аваа босгоод явж байгаа. Тэгээд одоо 1 сарын 5-нд дахиад нэг хэлсэлт байгаа маань нэг анги нь аль хэдийн дүүрчихсэн байгаа. Шинээр зорилго тавьж байгаа англи хэлийг сурах гэж байгаа хүмүүс маань маш хурдан орж иж дүүргэж байгаа болохоор ерөнхийдөө он гарахаас өмнө дүүрчих баг.